Кино 18 дугаар зууны ихэнх үед Японы нийгмийн гүнд эхэлдэг. Нууцаар Христийн шашин шүтдэг тосхны хүмүүсийг самурайнуудад байрлуулж авна. Тэднийг Христийн шашныг нууцаар шүтсэн гэж буруутган итгэлээсээ татгалзуулахын тулд харгас эрүү шүлтэнд оруулдаг үлээ. Эрчүүдийг нь халуун аршааны дэрэгдэх гацсан төлж, уур савсаж буу халуун усан түлэгдэн хашгирах дуун хадархах толгодоор цуурайтна. Энэ бүхнийг Португалийн Жесүт номлогч эцэг Феррер харж зогслоо. Тэрээр олон жилийн өмнө Христийн шашныг дэлгэрүүлэхээр Японд ирсэн нэгэн билээ. Тэр ийм аимшигтай харгислыг хараад итгэл нь ганхаж эхэлдэг. Түүний дүр зураг цаашид юу болохын ёр мэт харагддаг үлээ. Дараагаар нь үйл явдал Португал руу Макаод байрлах Есүт коллежид шилжинэ. Тэнд хоёр залуу санваартан Себастьян Франциско нар сэтгэл төвшөөсөн мэдээ хүлээн авлаа. Эдний багш эцэг Феррер эрүүдийн шүүлтийн дор итгэлээсээ татгалзаж одоо Японд урвагч байдлаар амьдарч байна гэсэн захиа илгээжээ. Себастьян Франциско хоёр үүнд итгэхийг хүссэнгүй. Феррер ямар ч зовлон тохиолдсон бурхнаас нүүр буруулахгүй гэдэгт итгэж байлаа. Гэвч дээд тушаалт нь Японд Христийн шашинтнуудын хавчлага урд урдаас илүү ширүүлсэн ч тийшээ явах нь маш аюултай бараг боломжгүй гэж анхааруулна. Ингэсэн ч тэд зүтгэсээр байгаад явлаа. Тэд Феррерийг олохоос гадна нууцаар итгэлээ хадгалж буй Японы Христийн шашинтнуудад туслах нь өөрсдийн үүрэг гэж үзнэ. Японд хүрэхийн тулд тэд эхлээд Хятадаар дамжина. Макаогийн бомбт дээр тэд Кишижиро хэмээх с ижигтэй архичин царайтай Япон эртээ танилцдаг. Тэр өөрийгөө Христийн шашин биш гэж хэлдэгч нутгаа мэдэн тэднийг Японд руу замчлан оруулахыг зөвшөөрдөг. Түүний зам байдал аимхаа итгэл төрөхгүй ч гэсэн Родригос Гаропо хоёрт өөр сонголт байдаггүй. Тэд түүнд итгэхээс өөр арга байсангүй. Тэдний аялал шуургатай, аюултай далаагаар үргэлжлэнэ. Хөлөг онгоц шуурган цавлаж Кишижиро айж өөртөөгөө бовтнаа. Харин санваартнууд зорилгоо санаа шивнэн залбирч итгэлээ чангаг гихч нь атгана. Эцэст нь тэд манантай Японы эрэгт хурж ирнэ. Газар нутаг нам гүм чиглэг аюултай. Кишижиро тэднийг болгоомжтой дотогш дагуулж Христийн шашинтнуудыг өршөөлгүй мөрддөг нутгийн эрх баригчдаас сэрэмжлүүлдэг үлээ. Үүр цайхад Родригос Гаропо хоёр нууц Христийн шашинд Япон тосгоныхонтой уулздаг. Тэд амьдралаа эрсдэлд оруулан санваартнуудыг ухтан авчээ. Тэдний баяр хөөр тайвшрал асар их байлаа. Санваартнуудын хормойг атхан ажислал ариун ёслол гуйж сөхөрнө. Тэднийг овоохот нууж залбирлаа шивнэн илчлэгдэхээс айдаг үлээ. Тосгонд хүмүүс нууцаар цуглаж нүглээ намжилж айдас авч олон жил хориглогдсон залбирал сонсно. Санваартнууд нэраа хүүхдийг баптизм хүртэж гэрчлэлтийг нь ажиллан боломжийнхаа хэрээр ариун ёслол үлдэнэ. Тосгоныхон итгэл нь дахин ам орсон мэт тайвширлаа. Родригос Гаропо хоёрын хувьд энэ нь Японд ирсэн зүв байсан гэсэн гэвч аюул үргэлж ойрхон. Өглөө бүр тосгоныхон самурай эргүүлгээс сэрэмжлэн харуул гаргана. Санваартанд тусалсан хүн баригдвал цааз эсвэл түүнээс ч доор шийтгэл хүлээнэ. Санваартнууд өдрийн цагаар овоохот нуугдаж аюулгүй үед л гарч ирдэг. Нэг өдөр Родригос Кишижирог анзаархулжээ. Тэрээр ганцаараа байх дуртай санваартнуудыг гэмжсэн мэт харцаар ширтэнэ. Родригос түүнийг нэгэн цагт Христийн шашинтан байсан ч амьд үлдэхийн тулд урвсан байж магадгүй гэж сэжиглэдэг. Түүний аймхаа зан тосгоныхны үнэнч итгэлтэй ирсэн ялгарна. Ингэсэн ч тэд танихгүй нутаг түүний тусламж хэрэгтэй учраас хамт байлгаснаар байна. Уудлгүй тосгоных нь тэднийг өөр нэг нууц Христийн шашинтнуудтай хөрш суурьнд аваачна. Жинхэнэ санваартнууд ирсэн тухай мэдээ хурдан тархаж хүмүүс итгэж ядан баярлана. Ингэвч тэд ил гарч үйлчлэх бүрд эрсдэл нэмэгдлээ. Родригос эдгээр хүмүүс хавчлагад өрсөн ч итгэл нь цэвэр бат бүх хэвээр байгааг эргцүүлдэг. Уудлгүй засгийн газрын байцаагчид ойртож буг анхааруулна. Хэрв тэд үлдвэл бүх тосгон аюулд орно. Тиймээс тэд салж Родригос нэг хэсэг хүмүүстэй Гаропо өөр суурьнд очиж аль болох олон нууц Христийн шашинтнуудад үйлчлэхээр тэд шийддэг юм. Гэвч тэдний айсанчлан самурай анхаарал татагдаж эхэлнэ. Эрх баригчид тосгоныхноос шогунатын үнэнч байдлаа батлахын тулд Христ эсвэл Ариун Мариагийн хөрөг дээр гიშхийг шаарддаг. Итгэгчдийг илчлэх харгас сорилт тосгоныхон хөрөг дээр гიშгэхээс татгалзаад эмгэнэлт явдал тодорхой боллоо. Нэг нэгээрээ тэд Христээс урахгүй гэж шийдэн юу хүлээж байгааг мэдсээр байж татгалзана. Харуулууд тэдний даруй Христийн шашинтай хэмээн тэмдэглэнэ. Кишижиро чичирч загалмаа дээр нулимна. Түүний хулчгаар зан энэ удаа ч гэсэн түүнийг аварч албаныхан түүнийг солно. Харин бусдыг нь барьж чирэн авч явна.
Үүр цайхад Родригос Гаропо хоёр сүүдэрт нуугд өөрсдийн сүргийг бүдүүлэг модон загалмаа түлж далайн гүйхэн усанд суулгаж байгааг хүчгүйхэн харна. Далайн төрлөг аажмаар нэмэгдэн долгион бүр тэднийг улам ихээр боомлоо амьсгалахад хэцүү болгодог. Родригос тэдний зовлон айцтайгаар харж хашгирах дуун эцтэй нам гүмд уусан алга болох мэт хүртэл тэсвэрлэн зогсно. Өглөө болоход далаал үлдэж бүхийхөөс татгалзсан итгэгчдийг авч одлоо. Энэ гарц Родригос Гаропо хоёрын хооронд хагарал үүсгэн тэд салж тус тустай явбал илүү аюулгүй илүү олон хүнд үйлчилж чадна гэж шийднэ. Гаропо өөр тосгон руу явж харин Родригос өө гашуу ядаргаан дарагдсан хэвээр үл мэдэгдэх газар руу гүнзгийрэн орлоо. Эцэст нь Родригос нэгэн тосгонд хүрэхэд тэд хоосон овоохоо нам гүнл огтно. Тэр сүхрэн унаж бурхнаас зам зааж өгөхийг гуйна. Дайсгансан нутагт ганцаардаж юу хийх ёстойгоо асууна. Гэвч хариуд нь зөвхөн нам гүмл ирнэ. Цөлдсөн байгаль дундуур тэнэж явахдаа тэр толгоогоороо гулсан унаж биеэ шалдлана. Түүнийг татан босгосон хүн нь гайхмаар нь Кишчиро байв. Родригос шархаа боолохыг зөвшөөрнө. Дотроо уур нь буцалж байсан нь энэ хүн яагаад ч үргэлж урвж буцаж ирсээр байдгийг ойлгохгүй байлаа. Яг л эдгэрдгүй шарх шиг. Кишчиро өмнө санвартнуудыг урвж байснаа хүлээн зөвшөөрж амьд үлдэхийн тулд тэгдэг гэж хэлнэ. Родригосын толгой дээр шагнал тавигдсан. Хэн бүхнийг уруу татахар хангалттай мөнгө гэдгийг ч дурдна. Дараа нь Кишчиро түүнийг ус уух горх руу дагуулна. Гэвч Родригос өвдөг сөгдөн ус уух үед бутнаас цэргүүд гарч ирнэ. Кишчиро дахин урвжээ. Албаных нь түүнд мөнгөн зоосны уут өгд шагналыг нь гардуулдаг. Родригосыг хүлж байхад Кишчиро эцсэн мэт харагдавч эсэргүүцэхгүй зогсно. Родригосыг хоригдсан Христийн шашинтнуудын дунд авчирна. Түүний гайхширлыг төрүүлэн тэд деваажин хүсэн ярилцаж тайван сууна. Тэд бурхны хаанчлалд өлсгөлэн өвчин шаналл үгүй. Зөвхөн баяр хөөр байдаг учраас өвхлөөс айхгүй гэж хэлнэ. Харин Родригосын дотор айдас мушгирч тэдний тайван байдал нь өөрийнх нь итгэлийг сорж буй мэт санагддаг. Харуулууд Родригосыг бусдаас салгаж тосгоныхныг өөр тийш авч явна. Уудалгүй нэгэн түшмэл түүнтэй нүүр тулж Христэс нялцвал өөрийг нь бусдыг нь ч аварна гэж санал болгодог. Родригос эргэлзээгүй татгалзаж урвал мөнхийн тамд унахтай адил гэж итгэнэ. Үүний төлөө түүнийг жижиг овоохоо тойрж эргэлзээ залбиралтаа хамт ганцаар ингэ үлдээдэг. Маргааш нь тэдний Христийн шашин аль хэдийн устгагдсан хотуудаар жигсаа явуулна. Олон хүн тэднийг шоолж нулимж гадны бурхныг доромжлно. Эцэст нь Родригосыг өндөр албан тушаалтнуудын өмнө авчирдаг. Тэд түүний итгэлийн бат бүхийг хүндэлж байгаагаа ч хэлэхэд Японд энэ шашинд байр суурь байхгүй гэж мэдэгдэнэ. Христийн шашин бол гадны хог ургамал. Энэ хүрсэнд ургахчгүй гэж тэд маргадаг. Жишээ болгон хоригдсан тосгоныхыг авчирч Христ Мариагийн дүр дээр гიშгвэл суллна гэж санал болгодог. Нэг нэгээрээ тэд татгалзаж өвхөл ойртож байгааг мэдсээр бич итгэлээсээ нэцдэггүй. Тэднийг буцаан аваачихч нэг хүнийг урд нь чирэн гаргаж олны нүдэн дээр цаацалдаг. Родригосын сэтгэлийг бүрэн хугалах гэж Кишчирог дахин дуудана. Тэр чичирсэн гараараа Христ Мариагийн дүр дээр гიშгэж зүхтах ямар амархан болохыг харуулна. Түүний хулчгаар урагч зан Родригосын уур цөхрөлд автуулдаг. Дараа өдөр нь Родригос далайн эрэг рүү авчирна. Тэнд Гаропо харуулуудтай тэмцэн далаад хаягдж буй Христийн шашинтнуудыг аврах гэж оролдож байгааг харна. Долгион тэднийг бүрхэж Гаропоч итгэгчдтэй хамт живнэ. Родригос юу ч хийж чадахгүй. Зөвхөн тэдний зовлон гэрчлээс өөр арга байсангүй. Маргааш нь түүний хатуу хамгаалтай сүм рүү хүргэнэ. Тэр дахин байцаалт доромжлол хүлээж байна гэж бодсон ч харсан зүйл нь түүнийг донслогдог. Түүний өмнө эцэг Ферээр дүрээрээ ирсэн байлаа. Гэвч Ферээр нүдрүү нь харж чадахгүй ичгүр дарагдсан байв. Тэд ярилцахад Ферээр үннээ хүлээнэ. Түүнийг өдөр шөнөгүй ирүүдэн бие махбод болон оюун санаа нь тэсгэ болтонд тарчлахсан. Эцэст нь тэр Фуме хэмээх Христийн сэлбэртэй дүр дээр гიშгэж олны өмнө итгэлээсээ нэцжээ. Родригос дуугүй сонсож сэтгэл нь гашууддаг. Замч гэрэл гэж бодсон хүн нь уруултын амьд нотлогоо болсон байв. Ферээр одоо Родригос мөн адил хийхийг ятгах үүрэгтэй гэдгээ хэлнэ. Түүний итгэл нь хоцрогдсон Христийн шашин Японд амьдрах боломжгүй гэж зүтгэнэ. Родригос татгалзаж итгэгчдийн өвхөл талаар өнгөрөх ёсгүй гэж маргана. Харин Ферээр түүний зүрхийг зөвсөх үг хэлнэ. Тэд Христийн төлөө биш чиний төлөө өгсөн. Чи тэдэнд бат зогс гэж хэлсэн. Тэдний цус чиний гарт байна. Родригос үүнийг нэцэн тэднийг золиослохын утгыг алдагдуулахыг хүсэхгүй байгааг хэлнэ. Яриа нам гүмээр төгсөж Ферээр түүнийг дотоод тарчлалтаар хамт үлдээж явна. Тэр шөнө Родригос гадагш чирэн гаргаж Япон Христийн шашинтнуудыг удаан зовлон тамлаж байгааг харуулна.
Тэдний ойрлоготой харанхуй цоройт нь Ферээр түүний хажууд зогсож нэг л арга бий гэдгийг хэлнэ. Христийн дүр дээр гიშгэж итгэлээсээ няцах. Албаныхан дүрийг өмнө нь тавина. Родригос эргэлзэн ширтэж бүх дэлхийн чин энэ сонголт дээр буусан мэт санагддаг. Зүрхэнд нь өвөж буй хүмүүсийн хашгираа сонсогдно. Эцэст нь нулимс орсгон хөлөө доошлууж Христийн дүр дээр гიშгдэг. Тэр мөчөд тамлалт зогсож хоригдлуудыг солилдог. Он жилүүд өнгөрн Родригос Ферээр хоёр Японы захиргаанд амьдарч Христийн шашныг дарах үүрэг гүйцэтгэдэг. Худалдааны хөлөг онгоцоор ирэх бараанд Христийн бэлэгдэл байгаа эсхийг шалгана. Тэд эд зүйлсээс итгэлийг нь хуу татах мэт өөрсдөө ч хуу татжээ. Нэг өдөр төвшмөл нас барж Родригос түүнийг эхнэр гэр бүлийг нь залгамжлах ёстойг мэдэгдэнэ. Эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрнө. 10 жилийн дараа Родригос Япон хэл төгс эзэмшиж шин дүр төрхөөрөө бүрэн амьдарч гаднаа итгэлгүй мэт харагддаг. Гişчээр одоо түүний дор ажиллана. Хэдэн удаа урвсан ч тэр Родригосын өмнө сөхөрж эцэг хэмээн дуудан намжлал хүснэ. Родригос өөрийгөө санваартан биш болсон гэж хэлэхч дотор нь ямар нэгэн зүйл хөдөлдөг. Дуугүй болохыг оролдсон ч дуудлага нь өвөхгүй. Тэр хүссэн хүсээгүй ч гişчээрөгийн намжлалыг сонсдог. Родригос Японд амьдралаа дуусгана. Олны өмнө хугарсан ч дотроо итгэлийг өчүүхэн очиг хадгалсаар байлаа. Эцэст нь нас барахад түүнийг Японы ёсоор чандрална. Гэвч үнсэн дундаас цээжин дотроо нуусан жижиг загалмайг атгсан гар нь илэрдэг. Гаднаа урвсан ч дотроо хизээч бүрэн орхиогүй итгэлийн бэлэгдэл байлаа. Дараагийн удаа өхлийн дараах амьдралыг хүсэмжлэх мэт